байж л да бид өнгөт хөрж штэ. Тино Тимборжон тал дунд айлын ганц баг нь болж явхдаа энэ хүн арай ч юм хүн байгаагүй юм. Намайг юун дурлуулчих да. За үзэж байгаа өдрийн минь. За тэгээд дахиад өнд бишнийдээ тавтай мөрөл тэгээд тий. Одоо ингээ харж явах юм бол ингээд би хаана ирсэн юм шиг харагдчихээн. Би хаана байгаа юм шиг харагдчихээн. Монголд ирсэн байгаа. Тэгээд Монголд ирээд одоо баг сар гараа болчлоо. Тэгээд сар гараа болцсон мөртлөө тэгээд ерөнхийдөө Монголдо бүр нэгч бичлэг хийгээгүй л яваал байл л та. Тэгээд бишнийдээ орохоос өмнө би тэгээд та нарт бүр гоё юм харуулъя. Камертай болсон байгаа нөхгүй юу? Яг өмнөх бичлэг дээр би хэлсэн дээ нэг тийм ийм камертай болохыг харагдана уу? Sony ZV-1F гэдэг тийм камертай болсон байгаа. Тэ манай аав ээж хоёр надад авч өгсөн. Мундаг ютубер болоорой гэж авч өгсөн. Би тэгээд мундаг ютубер болох гэдэг одоо хитэж байна. Ерөөхдөө хүн болгонтэй өөрийн гэсэн нууц авьяас гэж байдаг шиг надад тийм бас нууц авьяас гэж байна уу тэ. Жишээлбэл одоо тий гоё дуулдаг хүн тэ өөрийгөө дуулдаг гэдгийг мэдхгүй өөрийгөө дуулдаггүй гэж явдаг хүмүүс бас байдаг да. Тэгээд өнөөдөр байж болох 5 нууц авьяасаа нээж үзье, хайж үзье гэж одоо ChatGPT-гээс асуусан байгаа. За эхний чаленж нь их юм шууд би одоо хөгжим тоглож үзнэ. Өөрийгөө хэр хөгжимд авьяастай үгүйгээ шалгаж үзье гэж шийдээ. Тэгээд одоо ерөөхдөө хөгжим тоглож үзье. Би одоо хөгжмөө аваад ирээ заяа. За надад би ийм гитар авчирлаа. Тэгээд надад ийм гитар байгаа. За энэ гитараараа тэгээд ерөөхдөө өөрийгөө хэр хөгжимчин гэдгийг шалгаж үзцгээе. Гитарыг яаж барьдгийг би ястаа мэдэхгүй fuck. За энэ нэг юм ингээ хүзүүндээ зүүдэг юмтай л юм байна. За тэгтээ энэ лай юм. Аны ийм үзье гэж бодлоо. Тэгээд яад юм байгаа. Тэгэхээр гараа энэ дээрээ тавиад дараа нь энэ дээр ингэж тавиад тэгээд яах юм? What the fuck миний гарны шүрмс татлаа гэл. Инх юм уу? Зааж гар. Ямар сонсогч юм бүр намаа би сонсож үзэхэд амар мяа сонсогддог. Нилээ оролдлоо би тэгж жаад хөгжим сурчлаа. За би тэгээ та нарт ингээд тоглож үзүүлье. За ерөнхийдөө хөгжим бол миний зүйл биш юм байна гэдгийг би бол сая яг дөнгөж сая бол ухаарлаа. Хөгжим би бол хөгжимчин биш юм байна. Би бол юу ч биш юм байна. За дараагийнх нь юм бол одоо хүмүүсийн нууц авьяас гэдэг нь ерөнхийдөө дуулах авьяас гэж бас байд юм байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүс бас өөрсдөө бол дуулдаг гэдгийг мэдэхгүй мөртлөө тий өөрийгөө дуулдаггүй гэж явдаг хүмүүс. Тэгээ өөрсдөө нууц авьяасыг нээж яваагүй байдаг хүмүүс маш олон байгаа. За би тэдний нэг үггүйгээ одоо шалгаж чий. Одоо миний дуулах байгаа дуу гэх юм бол одоо дуучин болдیں۔ Чи яаж өөрчлөвөө гэдэг дуу байна. За энэ дууг одоо дуулж үзээд би тий дуулах авьяастай үгүйгээ яг одоо шалгачиг караоке дээр тавьсан байгаа. За. Зүгэр л байсан зүрх сэтгэлийг яаж ингэж өөр тогтоолж чадваа танихгүй хивээрээ үлдчихгүй намайг юун дурлуулчих да байж л байсан зэрэг өдрүүдийг яаж ингэж өөрчилж чадваа за өөрийгөө гоё дуусан байхаа гэж би бодож байна. Тэгээ одоо ерөнхийдөө дуулснаа би одоо жоо шалгаад хараадах юм заяа. Fuck that shit. Би дуулах авьяас хүн байна. Хөгжим тоглох авьяас хүн байна заяа. Тэгээд би одоо өөрийгөө бодлоо. Би өөрийгөө яруу найрагч гэж одоо бодож ил. Шүлэг бичих авьяас байгаа үгүйгээ би одоо шалгаад үзье заяа. Тэгээд өөрийгөө одоо нэг 4 мөрт бичээд үзье. За 10 минут сууж байгаа нэг шүлэг бол биччихлээ. За тэр шүлэг маань тэгээд ерөнхийдөө 4 мөрт. За тэгээд ямар ч нэг тийм хайр дурлалын тийм уянгатай сайхан шүлэгч штэ 4 мөртө бичлээ. Тэгээд энийгээ би уушаад өгье.
Чамайгаан харсан тэр мөчөөс навчис цэцэг чамд минь зориулсан мэт. Чамайгаан харах болгонд нахиалсан цэцэгсийг түүж өгмөр мэт. Чамгүйгээр байгаа миний амьдрал хадаж өгсөн цэцэг мэт. Чамгүйгээр би амьдрч чадахгүй. Чамтайгаа л би үүрт хамт баймаар байна. Зохиолч Лестер, зохиолыг бичсэн Лестер, үгийг бичсэн Лестер, ер нь бүгдийг бичсэн Лестер. За баярлалаа. За ерөнхийдөө толгой олбох гэж нэлээд үдсэн. Тэгж байгаад ерөнхийдөө яах вэ дээ шүлэг гарлаа. За тэгээд ерөнхийдөө тэ шүлгээ ингээд хөгжүүлээд байх юм бол би бол нууц авьяастай байна гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө тэ зохиолч байж болох хэмжээний нууц авьяастай байна гэдгийг олж нээлээ. За дараагийнх нь их юм бол одоо юу гинэ? Шүлэг гоё уншдаг тийм хүмүүс бас тийм авьяас гэдэг гинэ. Тэгэхээр би одоо нэг тийм шүлэг олъё. Чойном гэдэг хүнийг бол та нар бүгд мэдж байгаа. Чойном гэдгийн миний шүтэн гэдэг одоо шүлгийг би одоо уншиж үзье. Тэгээд за би ингээд энэ дэр ингээд одоо шүлгийг ингээд бэлдээ тавьчихсан байна. За тэгж одоо шүлгийг харангаа сайхан уншаад тэгээд хэр авьяастай гэдэг одоо үзцгээе. Холын бүдгэрхэн цагийн хоньны нэхийн үлгэж энэ хорвог юуг шүтдэг юм бэ гэж эзнэсэн удаасуу. Тохон жинэхэн ялах үед мэн толгоон дээр зүйлттэй байсан эсхийгээр хайжилсан үнийг чи эзнэсэн удаасуу. Шүтлэгтэн биш гэлээж би шүтдэг ганцхан шүтэнтэй. Огторгуу тэнгэрт би шүтдэггүй. Отан гарагт би шүтдэггүй. Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй. Олны хил ам хараал ёроолд би шүтдэггүй. Нүд анж хувь тавиланг би шүтдэггүй. Нүгэл буян бурхан жүтгэрийгч би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэг. Галзууг шиг залуу насны ган төмөр шиг бие цогцос ганган үзэм жонгон хайрыг гар таталгүй хайрсан мөртлөө хамтд нь бас хайр толгойг нь царгаан болтолно. Хайрын сэтгэлээр үүр дүнчрэх хатуу тавлан заяасан байна. За энэ амар урт шүл энэ шүлэг бол нэлийн амар урт шүлэг байна. Тэгээд ерөнхийдөө бүгдийг уншия ихээр одоо нэлийн урт санагдлаа. Тэгээд ерөнхийдөө хэр унссан үгүйгээ би бол мэдэхгүй байна. Тэгээд ерөнхийдөө би амар тэнэг унссан байхаа. Албаар жоохон хоолоогоо бүдүүрүүлээд тэгээд унссан. Тэгээд ерөнхийдөө амар тэнэг сонсгдсан байхаа. За 5 дахь 5 шиг авьяас гэхээр энэ бичлэг нь арай богинохон болох гэдэг санагдаад болохоор дахиад 5-ыг нэмээд нийт 10 болгочих. За тэгэн гутаа за дараагийнх нь их юм бол одоо юу гэж юм? Beatbox гинэ. Beatbox-ыг бол би тэгээд одоо мяа хийхгүй тэгээд яг оргиоор нь сурч үзье. I'm going to teach you how to beatbox. And focus on making the B as strong as possible. Boots, boots, boots. Boots. Peg by just moving the hi-hats. Эдрэтэ бэвс яаж л байгаа юм нэг тийм ботод дахиад за одоо нэг хийгээд үзчихье. Тэгээд энэ сүүлийн энэ одоо сүүлийн удаа нэг хийчих. Яваач та. Оо латэ ба за битбоксер болох юм байна би. Зурх авьяас гэдэг байгаа байхгүй. Зурх авьяас гэхэр чи би угаасаа зурх авьяас угаасаа байгаа болохоор би хэрэг яагаад хэрэггүй байх. Би угаасаа зураг яг бүр гойд бол зурдаг биш ч гэсэн ерөнхийдөө бол зураг бол зураад байдیں۔ Тэгээ би одоо та нарт ингээд зурсан зургуудаа эндээс ингээд гаргаад үзүүлээ заяа. Жишээлбэл энэ байна тий. Тэгээ хоол хийх гэж бас байгаа байхгүй. Тэгээ хоол хийнэхээр одоо та нар миний хоолны бичлэгүүд бол одоо миний YouTube дээр бол зөндөө байгаа. Тэгээ та нар тэгээд миний хоол хийх бичлэгийг бол өөдөлтөө бараг үзсэн байлгүй дээ. За. Тэгээ бас өөр юу гэх юм бол magic trick буюу одоо жижиг маягийн ид шид тийм ээ. Magic trick. За тэгээ хүзрийн magic trick хий гэж бодлоо. Тэгээд одоо надад хүзэр байна л та. Гэхдээ энэ болоо гэдэг ийм том хүзэр. Одоо миний толгойг хараа л та. Хүзрийн magic trick одоо хий үзье заяа. За ер нь бол ойлгочлоо. За хүзрийнхаа трикийг бас сурчлаа. За тэгээд за тэгэн гутаа эндээс та нар одоо нэг хүзэр ингээд сон. Эндээс та нар нэг хүзэр одоо сонгож заяа. За би энийгээ сонгоч. Энэ хүзэр. За тэгэн гутаа хүзрээ ингэж аваад нэг талд нь хийчи. Ингээ хийчи. Тэгээ барьлаа. Та нар сонгосон хүзэр мөн үү? Биш байгааз. За. Энэ мөн үү? Энэ бас биш те. За. Тэгээд би ингээд тавьчих. Ингээд вуаля. Фу. За харж байгаарай. Харж байгааз. Ингээ буцаа бүх хүзэр нь ингээ дээшилцсэн. Дээш арцсан. Вау, holy shit. За дараагийнх нь ихэвэл харж байгаачлаа ингэдүүлээ Counter Strike тоглож үзье гэж бодлоо. Тэгээд авьяас идэх чинтэй зөвхөн ингээд хөгжим тоглох, дуулах, тэгээд beatbox хийх, шүлэг бичих тийм юмар дуусахгүй. Авьяас гэдэг бол бас тоглоход оршин. Мондөг авьяастай тоглогч нар одоо Монгол зэн тийм ээ. Монголзийнхан байна. Өөр зөндөө гоё Монгол багууд бас байна тийм ээ. За би өөрийгөө бас тэдэр шиг тийм авьяастай үгүйгээ одоо шалгаж үзье гэж бодоод одоо Counter Strike оруулсан байна. Би дэлхийн төвшин эсвэл Монголзын төвшин шиг тийм бодох чадaltaй тийм авьяастай үгүйгээ одоо шалгаад үзчихье гэж бодлоо. Тэгээд тий одоо сайхан тоглож үзье.
За. Холоо үзцгээе. Ааш. Оо маа гад. Тэг хоёр хүн алсан шүү ямар ч хоёрыг алсан. Гад шүү. Fuck. Юу вэ би акага бариагүйсэн юм уу? Өөе, намайг жоохон хөдөлгчл дөө. Shit, билет шиг бүлэх гэж арай амтсангүй. Би хүн бүлнэ. За бид үл хэр оптгоо харъя заа. Хэр оптгоо харч тэгвэл. Намайг хүмүүс ер нь оптгоо л гэдэг. За оп миний боо бишээс юм байна. Худалцсан шүү. Танаа бүлээл листер гэдэг. 33 кил хийсэн. Тэгэн гутаа ботмоос 2 юм уу? За Монгол заа дэмжиж байжсэн нэр юм байна дөө. За ингэж ерөөд бичлэгээ дуусгая. Тэгээд уул нь бол бичлэгээ эхлэхдээ бол 5 төрлийн авьяас гэж бодсон байхгүй юу. Тэгээд бичлэг нь арай богинохон болох юм санагдаад би бол 10 төрлийн авьяас болгох чи гэж бодсон. Тэгсэн чинь дааж 10 төрлийн авьяас ерөнхийдөө болно гэж худлаа юм шиг байна. Дараа нь тэгээ гоё газар олж байгаа. Тэгээ гадаа мада тийм гоё газар олж байгаа. Тэгээ гадаа хийж болох тийм нууцлагын авьяасуудаа туршиж үзье гэж бодож байна. Өнөөдөрт бол гэртээ байж болох хамгийн байж болох бүх нууцлагын авьяасуудаа туршиж үзлээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя бай. Гэхдээ энэ камертай бичлэг утсаар авсан бичлэг хоёрын чанар нь амар өөр юм тий. Хараад хаар. За бай.